Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13-25 дахь хорооны нутаг дэвсгэрт оройн цагаар такси үйлчилгээнд явдаг иргэдийг бүлэглэн дээрэмдэг гэмтэрэг энэ сарын 9-ноос 18-ны өдрүүдэд үйлдэгдсэн байна. Энэ хэргийг нийслэлийн цагдаагийн газрын онц хүнд гэмтэрэгтэй тэмцэх албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч нар хамтран илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд нь такси үйлчилгээнд явж байгаа иргэнийг зодож эд зүйлсийг нь дээрэмдэг байсан тогтоогдсон бөгөөд энэ хэргийг Баянзүрх дүүрэг цагдаагийн 1-р хэлтсэд шалгаж байна. За Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс шинэ жил арга хэмжээний хүрээнд тодорхой ажлуудыг бол зохион байгуулж ажиллаж байна. За арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 25 дахь хороонд үйлдэгдсэн дээрмийн 4 үйлдэлтэй гэмт хэргийг 2 бүлэг этгээдүүд үйлдсэнийг болон тогтоон мөрдөн шалгах ажиллагааг уг этгээдүүдэд холбогдуулан шалгаж байна. За уг этгээдүүд нь хөдөө орон нутгаас шилжиж ирсэн эрхэлсэн тодорхой ажилгүй 19-оос 30 насны 5 хүнийг холбогдуулан уг асуудал холбогдуулан шалгаж байна. За баяр наадмын үеэр ард иргэд та бүхнийг арх сатуурлах хундааг зүй зохистой хэрэглэж за гэмтэргээс өөрсдийн амь нас эрүүл мэндийг хамгаалж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагын зүгээс анхааруулж байна.